За жишээ нэгийг авч үзье. Тэг, 4, тэг, 1. За гэсэн тодорхойлогчийг батгах нь байна. Тэгийг 3-аар үржүүлээд 4-ийг тэгээр үржүүлээд хооронд нь хасах юм бол тэгээс тгийг хасаад тэг гарч байгаа байх нь. За жишээ 1-ийн Б бодлогыг авч үзье. За тэгэхээр 9-ийг тэгээр үржүүлээд тэг, 1-ийг тэгээр үржүүлээд тэг. Ингээд хооронд нь хасах юм бол тэг гарч байгаа байх нь. За тэгвэл энэ жишээг багш нь матрицын чанарыг гаргаж ирэх гэж ийм жишээ авсан байгаа. За энэ жишээнүүдийг сайн ажиглах юм бол А жишээ дээр бол нэг багны элементүүд нь бүгд тэгтээ тэнцүү байна. Б жишээн дээр нэг мөрийн элементүүд нь бүгд тэгтээ тэнцүү байна. За тэгэхээр дараах чанарыг уншиж үзээд цэгийн оронд нөхөж гүйцээж дэвтэртээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За матрицуудын аль нэг цэг эсвэл цэг дан тгээс тогтдог бол уг матрицын тодорхойлогч нь цэг гарна гэж. За дараагийн чанар 2-ыг гаргаж ирэхийн тулд мөн л жишээ авъя багш нь. За А дахь жишээ. За энэ жишээг сайн ажиглах юм бол 2-дугаар мөрийн элемент нь 1-р мөрийн элементүүдээс 2 дахин их байгаа. Тэгэхээр 7, 8-56, 4-ийг 14-өөр үржүүлээд 56, хооронд нь хасаад тэг гарч байгаа байх нь. За дараагийн Б жишээг авч үзвэл 1-р багны хувьд мөн 2-дугаар багнаасаа 5 дахин их байгаа. Их тоонууд байгаа. За тэгэхээр мөрийн хувьд ч багны хувьд ч аль нэг мөр нь аль нэг багнаасаа ямар нэгэн тоогоор үржүүлсэн дахин их байна. Энэ үед Б матрицын хувьд бол 10-ыг 5-аар үржүүлвэл 50, 2-ыг 25-аар үржүүлвэл 50. Ингээд хасвал тэг гарч байгаа байх нь. За тэгвэл энэ жишээний зүй тогтолыг сайн ажиглаад мөн энэ чанарыг нөхөж гүйцээж дэвтэртээ тэмдэглээрэй. Матрицын аль нэг цэг-ийг тоогоор үржүүлэхэд өөр нэг цэг тэнцүү бол уг матрицын тодорхойлогч нь цэг гарна гэж. За жишээ 3. За мөн л жишээ аваад матрицаа дүгнэж гаргацгаая. За тэгэхээр AB матрицын тодорхойлогчийг олж дүгнэлт гаргаарай гэж байна. А матрицын тодорхойлогч нь 5, 6, 30, 2, 3-ын 6 хасаад 24 гарсан байна. Б матрицын тодорхойлогч 5, 2-ын 10, 2, 1-ийн 2 хасаад 8 гарсан байна. За тэгвэл эндээс 24 гэдэг тоо маань 3-ыг үржих 8 гэдээ гараад ирсэн байна. За өөр эндээс юу ажиглаж болох вэ гэхээр А матрицыг аваад үзэх юм бол 2-дугаар мөрийн элементүүдийг 3-ыг үржих 1, 3-ыг үржих 2 гэж задлаж болохоор байна. За тэгвэл эндээс багш нь цааш нь 3 гэсэн тоог ерөнхий үржигдэхүүн болгож тодорхойлогчийн тэмдгийн өмнө гаргаж болдог байх нэ. За нэг л мөрийн элементүүдээс ерөнхий үржигдэхүүнийг тодорхойлогчийн өмнө гаргаж болж байна гэсэн үг. За мөр эсвэл багны хувьд болно шүү хүүхдүүдээ. За тэгэхээр ард үлдсэн 3-ыг үржих нь гээд ард үлдсэн 5, 2, 1, 2 гэсэн тодорхойлогчийг харах юм бол энэ маань Б матрицын тодорхойлогчтой ижилхэн байгаа. За тийм учраас манай Б матрицын тодорхойлогч 8 гарсан учраас энд 3-ыг 8-аар үржүүлэх юм бол 24 буюу энэ нь 3-ыг үржих Б матрицын тодорхойлогчтой тэнцүү байх нь харагдаж байна. За тэгвэл эндээс 3-дугаар чанараа нөхөж дэвтэртээ тэмдэглэж аваарай. Тодорхойлогчийн аль нэг мөрийн багны цэг-ийг тодорхойлогчийн өмнө гаргаж болно гэж. За чанар 4. За чанар 4-ыг бол багш нь шууд авч үзсэн байгаа. Ижил хэмжээстэй квадрат матрицуудын үржүүр матрицын тодорхойлогч нь тус бүрийн тодорхойлогчийн үржүүртэй тэнцүү байна гэж. За энэ жишээ 4-р бодлогыг бодоод та бүхэн чанар 4 маань үнэн гэдгийг харуулаарай.
За ингээд анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.